Өнөөдөр Ховд аймгийн сургуулийн өмнөх боловсролын өвд бол маш чухал ач холбогдолтой ийм өдөр болж байна гэж үзэж байна. Манай аймгийн өвд бол STEM сургалтын хөтөлбөрийн хэрэгжихт бэлэн болоод байна. Өнөөдөр төрийн өмчийн 33 цэцэрлэгт 660 хайрцаг ийм тоглоомыг хүлээж авах ийм ёслолын үйл ажиллагаа болж байна. За бид бүхэн 2003 оноос эхлээд хүний нөөц багшаа бэлтгэх мөн Улаанбаатар хотод STEM академийн боловсролын төв дээр багш нараа туршлага судлуулах гэдэг ингээд үе шаттай ажлуудыг бол хийж ирсэн. За энэхүү тоглоомын ач холбогдол нь болохоор бага насны хүүхдийн инженерчил сэтгэлгээ, урдлага, гоо зүү гэдэг тал бүрийн хөгжлийг дэмжих, мөн сургалтын хөтөлбөрт тусгагдсан олон чадварыг хөгжүүлэх ийм ач холбогдолтой юм. Дээрээс нь багш ажлын байран дээрээ хүүхдэд хөгжүүлэх, мөн хүүхдтэйгээ ажиллах, цаг завыг хэмнэж өөрийгөө хөгжүүлэх ийм хоёр талын оролцоог хангасан ийм чухал тоглоом олгогдож байгаад мэрэгчлэн хүний хувьд маш их баяртай байна. За энэ хичээлийн жилд манай цэцэрлэг STEM сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлж ажилласан. За хэрэгжилтийн хугацаанд багш нар маань 2 удаагийн арга зүйн сургалтанд хамрагдаж ажилласан. За STEM тоглоомыг сургалтын хөтөлбөрт хэрэгжүүлж туршиж ажилласнаар сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийг илүү үр дүнтэй болгодог үр дүнг бид нар бас харсан байгаа. За учир нь гэвэл сургалтын хэрэглэгдэхүүний хэрэгжилтийн хамгийн гол зүйл нь хэрэглэгдэхүүн байдаг. За энэ тэр хэрэглэгдэхүүний шаардлагыг бүрэн хангаж байгаа учраас STEM тоглоом бас маш их ач холбогдолтой харагдсан. За STEM тоглоомыг хэрэгжүүлснээр хүүхдэд ямар өөрчлөлт гарч ийн гэхээр шинэ үеийн хүүхдүүдийн сонирхол хэрэгцээнд нийцсэн. За тэдний инженерчлийн чадварыг хөгжүүлж байгаагаараа давуу талтай байсан. За харин багш нарын хувьд ямар их зөвчлөлт байна вэ гэхээр нэлийн хэрэглэгдэхүүн байна гэдэг нь өөрөө багшд цаг завыг хэмнэсэн өөрийгөө хөгжүүлэх цагийг гаргасан юм ач холбогдолтой зүйл байсан. За ингээд цэцэрлэгийн хэмжээнд STEM тоглоомыг хэрэгжүүлж цэцэрлэгүүдийнхээ үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж байгаа орон нутгийн удирдлагуудаа бас талархал илэрхийлье. Инновацлог байх гэж шийдсэн. Инновац гэдэг нь юу вэ гэдэг нь жишээ нь жижигхэн хайрцагтай бүтээл маань 30-35 хичээл хийх гэсэн. Тэгэхээр энэ жилийн хугацаанд STEM хөтөлбөр маань дотор нэг удаа тавьдаг нэг зүйлээр 40-80 минут тэр тухайн цэцэрлэгийн автобус маань өөрсдөө шийдэж үзсэн. Тэгэхээр энэ хайрцаг маань яг тэгэхээр 21-р зуунд тархины хөгжлөөр маш чухал судалгаанууд хийгдсэн. Энийн нэг нь бол хүний тархины хөгжил бол 0-7 наснд нь 85-аас 90% хүүхдийн 0-7 наснд хөгжсөн байдаг юм байна. Тэгэхээр энэ нь юу хэлээд байна гэхээр 0-7 нас гэдэг бол хамгийн чухал нас болчиход байна. Яг энэ насн дээр эцэг эхчүүд цэцэрлэгийнхэн маань яг тухайн хүүхдийн тархин чиглэсэн үйл ажиллагаануудыг явуулах юм бол тухайн хүүхдийн тархины хөгжил бол маш идэвхтэй хөгжих нэ. За хүүхдийн нэг чухал хэрэгцээ бол тоглох байгаа. Энийг бол хүн болгон мэдж байгаа. Тэгэхээр тоглоомны аргаар дамжуулаад хүүхдийн хамгийн дуртай хэрэгцээг нь дамжуулаад боловсрол олох нь өнөө үед 21-р зууны дэлхийн нийтийн чиг хандлага болчиход байна. Тийм болохоор 21-р зуунд тоглоомны аргаар дамжуулаад STEM суурьтай, STEM боловсролыг хүүхэд болгонд болсон бол хамгийн чухал хэрэгцээ болчиход байгаа юм байна. Цөөхбүтээр бид нар бол бага, дунд, ахлах, бэлтгэл бүлгүүдийн STEM хэрэглэгдэхүүнийг бол боловсруулад бэлэн болгосон байгаа. За хэрэглэгдэхүүн тус бүр нь маш инновацлог байгаа. Яагаад инновацлог гэхээр маш бага зай эзлэг гэсэн хэдиж маш олон хичээлүүд хийх боломжтой. Нэг хайрцагтай хэрэглэгдэхүүн гэхэд 30-аас 35 хичээлийг өөртөө багтаасан байдаг. Мөн насны онцлогоор хичээлүүд нь бага шатнаас ахуулаад хүндрээд яваад бүр бэлтгэл анги дээр юу гэхээр моторжуулсан хөдгөөнтэй болоод эхэлсэн байгаа. За